Герман улсын Баварын ханхүү Карл Гергезүгийн хамт Монгол улсад өнөөдөр альчилж байна. Ханхүү Карл нь 845 жилийн түүхтэй Баварын хааны удмын үе залхамжлагч. Тэрээр Монгол дахь альчлалын үеэр Германы элчин сайдтай уулзалт хийхин зэрэгцээ Монгол дахь Кальтенберг брендийн шинэ өнгө төрхийн аль биесны нээлттэд оролцох юм а. Герман улсын Баварын ханхүү Карл нь эцэг Людвигийн эхлүүлсэн уламжлалт үйл хэрэг бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүрэг хүлээжээ. Түүний хувьд Монголд ирснээр хааны гэр бүлийн нэрийн алдарт шар айраг болох Кальтенберг брендийг дэлхийд дахинд таниулж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой гэлээ. Монгол ирсэндээ маш их сэтгэл догдолж байна. Учир нь Монгол улс бол уламжлал болон ёс заншлын орн. Монгол хэмээхийн үзэсгэлэнт оронд ирж уламжлал болон ёс заншилтай танилцсандаа баяртай байна. Өнөөдөр би энд Баварын мужаас гаралтай Октоберфестэд оролцохоор ирсэн. Мюнхен хотод яг одоо дэлхийн хамгийн том Октоберфест баяр болж байгаа. Октоберфест нь манай нутгаас гаралтай. Харин одоо Улаанбаатар хотод Октоберфест болж байгаа болохоор би энэ баярт оролцож байгаадаа баяртай байна. Хааны цайзын нэрээр нэрлэгдсэн Кальтенберг нь 700 жилийн түүхтэй чанар уламжлал нэр хүндийг хослуулсан шар айргийн брэнд юм а. Мөн дэлхийн олон улсад хааны чанарын бэлэг тэмдэг хэмээн үнэлэгддэг. Монголын хэрэглэгчдэд хэдийн амт чанараараа танил болсон Кальтенберг шар айргийг Апповцат компани 2013 онд аль биесны лицензтэйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. За ингэснээр Монголд Улаанбаатар шар айргийн төрлийг анх удаа нэвтрүүлсэн юм а. Өдгөө хааны гэр бүлийн олон зуун жилийн уламжлал, уран технологийн нарийн чанд стандартыг хадгалсан Кальтенберг брэнд нь Монголын хэрэглэгчдэд шинэ өнгө төрөх, шинэ амт, жинхэнэ хааны шар айргийн соёл ба чанарыг мэдрүүлсээр байна.